Энэ малгай манай одоо та бүхэн мэдэх бах Хүрмэтбек гэдэг энэ удирдлагаа гэж намын дээд сургуулийг олон жил захирал хийжсэн нэг тийм хүн байдгийг. За ахмад хүмүүс бол тэр хүнийг их ярьдаг. Тэгээ тэр хүний 100 насных нь ой болоод хөрхийн насарсан л да. Тэр хүүхдүүд нь надад бэлгэлсэн энийг кепеш гэдэг нь шүү дээ, такья гэдэг байхгүй. Энэ кепештэй тэр домбортой бэлгэлж ирсэн. Тэгээ би одоо Баяулгийн аймгийн Өлгий сумын 6 дугаар баг хөх толгой 27 тоотод бүртгэлтэй одоо миний иргэний үлгэр. Тэгээд яг энэ хаяг дээр одоо Хүрмэтбек гэдэг хүний гэрийнх нь хаяг байхгүй. Би анх нөгөө залуучтай холбооны дарга болоод очиж байхдаа бэлгшээгээд бас энэ үнийг эрт бүртгүүлнэ гэд ингээд одоо хэдэн жил болчихдоо 17 жил болчих одоо хүртэл миний хаяг Баяулгийн өрөөд шүү дээ. Би нөгөө заримдаа машин авахаар Баяулгийн номер гарчдгийг. Тэгээд хотод явж л байдаг л да. Тэгээд тэр хүний дурсгалтай юм малгай. Тэгэхээр би хаяа бас нэг үндэсний цөөнхийн төлөөлөл байна. Казахи ард түмэн гэдэг чинь одоо бас л Монголын ахын дүүс шүү дээ.